Монгол Улсын их сургуулийн улс төр судлал олон улсын харилцаа нийгмийн удирдлагын сургуулийн нийтийн удирдлагын танхим эрхлэн төрийн удирдлагын ирээдүйн чиг хандлага үндэсний зөвлөгөөнийг зохион байгууллаа. Энэхүү зөвлөгөөнийг олон улсын болон үндэсний хэмжээнд төрийн болон нийтийн удирдлагын чиглэлээр сургалт судалгаа явуулдаг их дээд сургууль, институтууд хамтран судалгаа хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор зохион байгуулжээ. Энэ онл практикийг холбож бид яаж хамтарч ажиллах вэ гэдэг тал дээр санал сэтгэгдэл хамтын ажиллагааны талаар ярилцгаар ингээд цуглаад ярилцж эхлэв байна. Ингээд магадгүй бидний өнөөдрийн зөвлөгөөнөөс Монгол Улсын төрийн удирдлагын үйл ажиллагаанд ирээдүйн чиг хандгаж ямар хувь нэмэр оруулах вэ, яаж хамтарч ажиллах вэ гэдэг энэ утгаараа бид нар эрдэмтэн судлаачид, төрийн албан хаагчдын нэгдсэн ийм сайхан санал санаачнууд гарна гэж хүлээж байна. Хийх зүйл маш их байгаа. Мэдээж энэ дээр хамгийн гол анхаарах асуудал хүний нөөцийн асуудал гэдэг. Хүний нөөцөө чадвартай, цогц чадамжийн хүрээнд зөв хандлагатай, тийм ээ, сайхан харилцаатай хүнээ бид нар сайжруулж ээж төрийн үйл ажиллагаа амжилттай явна. Тэгэхээр зэрэг аливаа үйл ажиллагааны гол цөм фундамент асуудал бол хүний нөөцийн асуудал гэдэг. Тэгэхээр зэрэг бид нар бас төрийн албаны хүний нөөцийн асуудал дээр нэлээд төвлөрж ярих болов гэсэн ийм таамаг байна. Нийтийн удирдлагын танхимаас жил бүрийн 10 дугаар сард зохион байгуулдаг NAM Leadership олон улсын эрдэм шинжилгээний хурлын бэлтгэл ажлын хүрээнд энэ удаагийн зөвлөгөөнөөр төрийн болон нийтийн удирдлагын чиглэлийн эрдэмтэн судлаачид төрийн удирдлагын ирээдүйн чиг хандлага ямар байх тухай мэдээлэл солилцож хэлэлцүүлсэн байна.